За бүгдээр сайн байцгаана уу? 2026 оны 7 дугаар сард гейминг ертөнцид юу болсон талаар өөрийнхөө зүгээс би мэдээ бэлтгэлээ. За тэгээд та бүхэн бичлэгээ дуустал үзээрэй. За энэ сарын дэм болсон хамгийн том мэдээ бол мэдээж PlayStation Physical Disc-ийг халахаар шийдвэр гаргалаа. За яг дэлгэрэнгүй юу болоод байна гэх юм бол яг одоо болох гээд байгаа юм бол байхгүй 2028 оноос эхлээд диск үйлдвэрлэхгүй гэдэг зарласан. За өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар бол хэрэглэгчдийн олонхын хийж байгаа сонголтон дээр суурилж одоо энэ шийдвэр гаргасан гэж өөрсдөө зөвтгөхөд байгаа. За Sony-гийн бидэнд харуулж байгаа статистик үзүүлэлтийг нь үзэх юм бол нийт PS4 болон PS5-ын одоо борлуулалт нь өмнөх санхүүгийн жилд дижиталаар 85%, за физикалаар 15% гэсэн тийм мэдээ өргөсөн. За энэ гарч байгаа мэдээ болон тоог нь харах юм бол за яах вэ гэдээ одоо зөвтгөж болох юм шиг тийм одоо мэдрэмжийг бол олон нийтэд төрүүлж байгаа. Гэхдээ энэ тонд одоо маш том төрөгдүүлэлт гэх юм уу те олон нийтийг ятгах гэсэн тийм атгах санаа нуугдж байгаа нь юу вэ гэдэг юм бол одоо энэ тонд харагдаж байгаа нийт тоглоомонд нь демо тоглоомнууд. За тэгээ зөвхөн дижиталаар гарсан жижиг одоо янз бүрийн инди тоглоомнууд те мөн үнгүү тоглоомны сейлийг одоо шингээсэн байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Жишээлбэл одоо өөрсдийнх нь хамгийн том тоглоомнууд болох одоо Spider-Man гэхэд ойролцоогоор 60% нь physical, за 40% нь дижитал байдаг. За Death Stranding гэхэд одоо 70-аас 80% нь physical, 20-30% нь дижитал. За Uncharted 4 гэхэд 80-аас илүү хувь нь одоо physical, 20-оос бага хувь нь дижитал. За Ratchet & Clank Rift Apart гэдэг тоглоом гэхэд 50-аас 60% нь одоо physical, 40-оос 50% нь одоо дижитал. Мөн Miles Morales гэдэг тоглоом байгаа гэхэд 45-аас 55% нь physical, 45-аас 55% нь дижитал. За 2018 онд гарсан одоо God of War гэхэд 58% нь physical, 42% нь дижитал. За God of War Ragnarok гэхэд 65-аас 75% нь physical, 25-аас 35% нь дижиталаар зарагдсан гэсэн одоо мэдээлэл байна. За энд байгаа одоо бүх тоонууд нь ойролцоогоор байгаа. Sony өөртөө бол яг тодорхой ийм хуваар зарагдсан гэсэн мэдээллийг бол цацаагүй байж байгаа. Гэтэ энэ бол нөгөө нэлээд баттай их сурвалжаас авсан мэдээлэл байгаа. За энэ статистикаас харахад бол Sony манусын тархийг угааж агаад дискийг халж хайх төлөвлөгөөтэй байгаа юм байна гэсэн миний хардлага бол төрж байна. Хэрвээ дискийг халчих бол одоо тоглоомоо шеэрлж тоглох, тоглож дууссан тоглоомоо second hand маркетээр зарах. Дээр нэмээд одоо үнийн хувьд ч гэсэн одоо том асуудал гарах нь ойлгомжтой. Жишээлбэл одоо God of War Ragnarok-ыг PlayStation-ы сайтаас нь хямдраагүй авах юм бол хямдраагүй үедээ 125 австрал доллараар авна. За энэ одоо өөрөө дижитал хувилбар гэж байгаа. Тэгтэл би жишээ нь одоо хүнээс хуучин дискийг нь $30 30 австрал долларт авч явах жишээ нь. За ийм одоо хоёр дахь зах зээлийг халах юм бол одоо хэн баяжхан мэдээж Sony баяж нь ойлгомжтой. Харин энд бас зарим нэг хүмүүс дижитал болох нь зөв үү? Энэ нугасаа ирээдүй гэж байгаа хүмүүс бол байгаа. Тэр бол яг байж болох юм. Гэхдээ одоо гараад байгаа controversy нь юу вэ гэдэг юм бол бид нар ямар ч одоо тийм өмчлөх хэрэггүй болж байгаа дээр л одоо гол асуудал байгаа. Жишээлбэл одоо Sony саяхан PlayStation Store дээрээс 500 киног шууд хассан байж байгаа. За энийг ингээ хасахдаа худалдаж авсан хүмүүст ямар ч буцаалт хийлгүй хассан. За Sony өөрсдөө тайлбарлахдаа бол бид нар одоо буцаалт хийхгүй шалтгаан нь хэрэглэгчид зүгээр л одоо кино үзэх лицензийг нь эзэмшижсэн. Киног нь бол биш ээ гэж тайлбарсан байгаа. За тэгэхээр энэ physical disc болгож байгаа нь өөрөө зүгээр дискийн дуртай хүмүүсийн ч асуудал биш. Одоо бүх хүний л асуудал болж ийн гэсэн үг л дээ. За яг том зургаараа бол том корпорац зүгээр л одоо хүссэн үедээ бидний мөнгийг төлсөн юмыг ураагаад авчих нь гэдэг бол одоо байж болохгүй зүйл юм аа. Мөн одоо нэг сонирхолтой юм болсон нь юу вэ гэдэг юм бол PlayStation анх удаага одоо утасныхаа апны логог GTA 6-гийн логотой төстэй болгож одоо солисон байгаа. Тэгсэн чинь энэ мэдээнүүдээс болоод одоо бөөн цохилт авсан чинь Rockstar одоо тэрэнд нь дургу байсан юм уу яасан. Буцаагаад логогоо хэвэн болгосон байлээ хөрхий. За тэгээд энэ хүү мэдээнүүдтэй зэрэгцээд бас нэг одоо яваад байгаа том хөдөлгөөн нь юу вэ гэдэг юм бол PS5-ын одоо эмуляторуудын хөгжүүлэлт нэлээд эрчимжид ирсэн байгаа. Одоо PlayStation өөрсдөө бол хууль бус одоо энэ нөрөө хууль бус маш буруу зүйл юм аа гэж тайлбарлаад байгаа бол одоо хүмүүс өөдөөс нь худалдаж авах нь өөрөө өмчлөх биш юм бол пиратлах нь хулгай биш юм аа гэсэн байдалтай хариу үзүүлж байна. За нөгөө л нэг алдартай үг те if buying isn't owning, pirating isn't stealing гэж байгаа.
За PlayStation-тэй холбоотой дараагийн мэдээ нь юу болж байна вэ гэх юм бол PlayStation Network саяхан унсан хөргөж байгаас. Network нь унсан чинь дижитал лицензтэй хүмүүс тоглоомоо тоглож чадахгүй байдалд хүрсэн байгаа. За энэ бол бас л нэг том скандал. Ийм болохоор л одоо физикал тоглоом нь дижитал тоглоомоос илүү гэдгийг одоо батлаад байгаа юм л да. За тэгээд одоо PlayStation-ы холбоотой сүүлийн мэдээ гэх юм бол Нидерландын хуулийн гүрэв PlayStation-ыг шүүхэд дутсан байна. За шалтгаан нь бол ерөөсөө нөгөө физиклийг арчиж хайснаар одоо PlayStation зөвхөн өөрсдийн store-оор дамжуулж тоглоомоо зарна. За энэ нь бол одоо үнийн хувьд хүссэн үнээрээ зарах боломжийг олгоно. Одоо жишээлбэл дэлгүүрт дискийг нь хямдхан зарж байхад PlayStation Store дээр одоо үнэтэй зардаг. За ингэснээр одоо монополи зах зээлийг үүсгэнэ гэсэн аргументыг үндэслэж одоо шүүхэд дуудаж байгаа юм байна. За PlayStation өөрсдөө бол ийм болохгүй одоо хүссэн хэмжээгээр үн тогтоохгүй гэж одоо хэлж байгаа ч гэсэн одоо хуучин хийж байсан одоо хийдэг dynamic pricing гэдэг зүйл дээр одоо илт байж байгаа. За яадаг вэ гэх юм бол худалдан авалт хийдэггүй хүнд тоглоомоо илүү хямдралтай харин байнгын худалдан авалт хийдэг хүнд энгийн үнээр нь зарж байх жишээ нь. За одоо угаасаа авах юм чинь гэж байгаа юм шиг те. Одоо PlayStation-ыг одоо шүүхтээр ялагдаасаа physical media хэвээр нь үлдээгээсэ гэд одоо хүлээс ухаас аргагүй боллоо хэдүүлээ. За хэдүүлээ одоо PlayStation-ийнхаа яриаг болоод Xbox руу орё гэж бодож байна. За Microsoft-ийн Xbox Series X одоо 1 TB-ийн загварыг $650-оос $800 болгож одоо үнийг нөсгөхөр болжээ. За харьцуулаад харах юм бол 2024 онд яг энэ адилхан загвар нь одоо $500 зарагддаг байсан юм байна. За тэгэхээр одоо анхны үннээсээ $300 өсчихсэн байдалтай байгаа юм байна. За одоо энэ үнийн өсөлтөд тайлбарлахдаа нөгөө л нэг RAM болон storage-ны хомсдол мөн одоо AI-ийн бүүмээс боллоо гэж өөртөө тайлбарлаж байгаа. За тэгээд энэ одоо AI-ийн бүүм нь хизээч дуусах юм байгаа. Одоо бүх юмд л өлөөлж байна. За тэгээ үүний дараахан одоо Xbox өөрсдийнхөө одоо 1600 ажилтныг цомготгосон гэсэн мэдээ гарлаа. За одоо нэг хэсэг баахан тоглоомын студийг худалдаж аваад байсан одоо тэдрээгээ эхнээс нь хаагаад одоо бараг дууслаа. За цаашид хийх тоглоомнууд нь одоо юу вэ гэд өөртөө чиглэл өгөхдөө бол Wolfenstein, за тэгээ Elder Scrolls, Fallout, Quake, Doom гэсэн тоглоомнууд байна гэж өөртөө зарласан. За одоо энэ баахан ажилтныг хасныг одоо олон нийт Аша Шармагийн буруу биш ээ гэж одоо баг өмөрөх маягтай байна. За одоо өмнөх CEO-нд одоо баахан студ худалдаж аваад одоо буруу шийдвэр их гаргасны хариуг нь баг Аша Шарма нэр дээрээ авч ин да гэж одоо ярьцгааж байгаа юм байна. За PlayStation өөртөө хөл рүү буудаад одоо физиклийг халан байрна гэдээ одоо бөө юм болж хахад Xbox-ийн их зөв шийдвэр гаргалаа хажууд нь. За одоо том удахгүй physical media-г одоо дижитал болгох боломжтой болно гэж өөртөө зарлалаа. За physical disk Xbox-той хийгээд тухайн тоглоомыг тоглох одоо permanent лицензтэй болох юм байна. За тэгэхээр одоо байнга диск хийгээд шаардлагагүй болно гэсэн үг юм байна л да. За зүгээр одоо тогломоор байгаа үедээ дискээ солихгүйгээр шууд одоо Xbox дээрээсээ сонгоод шууд тоглох боломжтой болж байгаа юм байна. За энд нь одоо Xbox One болон Xbox Series одоо консолийн дискүүд хамаарч байгаа юм байна. За одоо хамгийн ихний Xbox болон Xbox 360-ийн дискүүд бол болохгүй юм байна. Ойлгомжтой л да тий. За яг одоо яаж ажиллах вэ гэх юм бол одоо би жишээ нь одоо дискээ Xbox-тай хийгээд одоо дижитал лицензийг нь авчлаа гэж бодъё тий. За тэгэнгүүтээ дискийг найздаа өгөөд одоо дижитал лицензийг нь авахулах юм бол одоо миний дижитал лиценз байхгүй болоод найзд маа шилжих юм байна. За тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар exploit хийж дискээс одоо нэг дискээс олон лиценз гаргах бол боломжгүй. Гэхдээ мөн нэг аккаунтд хийгээл тэр диск нь хинт ч хэрэггүй хог болохгүй гэсэн үг юм байна. Тэгэхээр бол одоо нэлээд айтайхан байдлаар шийдэж байгаа гэж бол одоо би өөрийн хувийн зүгээс бол харж байна. За PlayStation ч гэсэн одоо баг ингэж шийдэх магадлал нэлээд өндөр байгаа гэж хэлж болохоор байгаа юм байна. За тэгээ одоо том хоёр giant-тай холбоотой мэдээллүүд ивэл одоо иймэрхүү байлаа. За одоо энэ сард гарсан тоглоомтой холбоотой мэдээллүүдийг зах зохиос нь танилцуулъя гэж бодлоо. За өмнөх сарын мэдэн дээр гарч ирсэн God of War Love-ын 2027 оны 2 сарын 16-нд нээлттэй ихэр болсон байна. За нэлээд ойртсон байгаа байна та гэж ярьжсэн да. Яг л одоо тэрний дагуу боллоо. Миний хувьд бол одоо гарсан даруйд нь авч тоглоно гэж бол бодож байна. За Santa Monica Studio бол өөртөө бас дискэр гарнаа гэж амласан байна. Одоо бүхэл компаниуд тэгж
амлдаг болж ах шиг байна тий. За дараагийн мэдээ бол одоо Halo Campaign Evolved гэдэг тоглоомын тухай байгаа. За 7 сарын 29-нд нээлттэй хийж байгаа юм байна. За одоо маш олон хүний хайртай одоо IP-ийн дараагийн тоглоом нь одоо ингээд гарахаар болж байна. За энэ дээр одоо мэдээгээд байгаа юм нь юу вэ гэдэг юм бол PS5 дээр ч гэсэн гарах юм байна. За Xbox-ийн нүүр царай болсон дүртэй тоглоом одоо PS5 дээр гарахаар бас жоохон сонирхолтой болж байна. За энийг бол одоо Xbox-ын CEO болох Аша Шарма PS дээр гарахгүй гэж одоо нэлээд тэмцэж хичээсэн ч гэсэн одоо өмнө нь хийцэн байсан одоо энэ гэрээ контрактаас нь болоод яаж ч одоо чадлаггүй яаж чадахгүй одоо энэ PS5 дээр гарахаар болж байгаа юм байна. Бас л нөгөө өмнөх CEO-гийн хийсэн ажил байгаа л да. За дараагийн мэдээ бол одоо Bethesda болон Obsidian Entertainment гэх одоо хоёр студио хамтарч шинэ Fallout-ийн тоглоом хийнэ гэдгээ зарлалаа. За Obsidian Entertainment нь болохоор одоо Fallout New Vegas тоглоомыг хийжснээр алдартай юм байна. За одоо энэ тоглоом нь франчайзынхаа best нь гэж одоо хүмүүс үнэлдэг одоо тийм гоё тоглоом юм байна л да. За мөн Fallout-тай холбоотойгоор Fallout New Vegas, Fallout 3 гэсэн тоглоомнууд ремастер хийгдэж байгаа. За одоо тун удахгүй гарнаа гэж бас өөрсдөө зарлалаа. За үүний дараагаар Bethesda Studio нь одоо хамгийн чухалчилж байгаа тоглоом нь одоо Fallout-аас гадна одоо Elder Scrolls 6 байгаа. За одоо тун удахгүй трейлер энэ дээр одоо release date гэдэг юм уу те юм мэдээллүүдэд цацнаа гэж бол мэдгдлээ. За дараагийн мэдээ нь юу вэ гэдэг юм бол дайны хажуугаар дажин гихчээр одоо AFC 27 буюу одоо хөл бөмбөгийн дараагийн тоглоом болон одоо NBA 2K27 буюу сагсан бөмбөгийн дараагийн тоглоом нь одоо премиум эдишнүүд нь бүгдээрээ хоёулаа $150 тус гарахаар болсон байна. GTA 6 одоо үнэ өндөр тогтоосноос болж одоо энэ тренд тэр чигтээ тоглоомны үнийг өсгөхөд нөлөөлж байна да гэж бол одоо олон хүмүүс хардж байна. За дараагийн мэдээгээр миний 16-наас үзэж ирсэн хужнаар одоо MVDs одоо нэрийг золиод хосоо болсон. За энэ YouTube channel бичлэг хийдэг хосоо ах маань шинэ вебсайт нээсэн байна. За вебсайт нь болохоор dimjdagshow.com гэдэг вебсайт байгаа юм байна. За энэ яадаг вэ гэдэг юм бол одоо хүмүүс дуртай контент бүтээгч одоо хүндээ сар болгон тодорхой хэмжээнээс мөнгөөр одоо subscribe хийх замаар дэмжих ийм систем юм байна. За зөвхөн одоо YouTube дээр бичлэг хийдэг, контент хийдэг тийм хөнгөлтгүйгээр одоо зураач, бүжигчин одоо юу гэдгийг те бүхэл төрлийн хүн хамрагдах боломжтой тийм систем юм байна гэж ойлгосон. За тэгээд контент бүтээгч нь өөрөө одоо бүх тирүүдэд зохиогоод одоо үнийг нь тогтоогоод те одоо жишээ нь алтан тир байлаа гэхэд 100000 төгрөг ч гэдэг юм уу. За мөнгөн тир нь 5000 төгрөг ч гэдэг юм уу те гих мэдчлэн одоо ингээд тогтоох боломжтой. Тэгээд ийм гоё вебсайт нэгдэж байгаа юм байна. За тэгээд та бүхэн манай сонирхоод үзээрэй. Зашлаарай. За тоглоомтой холбоотой мэдээлэлүүд гэвэл энэ сард иймэрхүү байлаа. За тэгээд дараагийн одоо хэсгээрээ энэ сард нээлттэй хийсэн зарим тоглоомнуудаас зах цухаас нь дуртай гэж бодлоо. За эхний тоглоом бол Moonlight Peaks гэдэг тоглоом байна. За энэхүү тоглоомын хувьд гэх юм бол supernatural чадвартай хүний одоо farm simulator юм уу да тий. Харахад бол их хөөрхөн тоглоом байна. За тоглоом маань өөрөө PC болон Switch 1, Switch 2 дээр гарч байгаа юм байна. За тэгээд дараагийн тоглоом бол Assassin's Creed Black Flag Racing гэдэг ийм тоглоом байна. За мэдээж энэ бол одоо Assassin's Creed-ийн сайн тоглоомнуудын нэг гэж олон танигдсан тоглоом байж байгаа. За энэ тоглоом маань өөрөө ремейк байж байгаа. За ремастер бол биш. Бүх одоо юм шинээр хийсэн гэсэн үг. За тэгээд одоо дээр үеийн одоо алдартай сайн тоглоом орчин үеийн хүмүүст одоо шинэ үеийнхаа хүмүүст хүрэхээр дахин гарч байгаа юм байна. За платформын хувьд гэх юм бол PC, PlayStation 5, Xbox Series X болон S дээр гарахаар болж байгаа юм байна. За дараагийн тоглоом бол Splatoon Raiders байна. За одоо бодгаар бодолцоод байдаг тийм хоорондоо байлддаг хөөрхөн тоглоом байдаг да. За одоо нэлийн хөөрхөн зурагтай тийм тоглоом байгаа. Гэхдээ одоо шинээр гарч байгаа тоглоом маань өөрөө main тоглоомноос тусдаа spin-off болж гарч байгаа юм байна. За одоо player versus environment төрлийн жанрт хамаарагдаж байгаа. Мөн одоо single player focused болж гарч байгаа гэж өөртөө бол зарласан байна. За яг хөө мультиплеер олоолаа тоглож болохын үед бол болно. Гэтэ нөгөө coach co буюу одоо хоёр гараар тоглодог төрлийн тоглоом биш. Одоо хүн болгон өөрсдийн гэсэн switchтэй тийм тоглоомтой байх шаардлагатай юм байна. За дараагийн тоглоом бол одоо түрүүнд дурдсанчлан Halo Campaign Evolved байна. За энэхүү тоглоом нь мөн
2001 оны Halo Combat Evolved-ийн одоо ремейк хувилбар юм байна. За одоо энэ тоглоомын ертөнц одоо юу болоод байна те? Бүгдээр л амар сейф үзэл ремейк, ремастер л гаргадаг болсон байна. Бүр энэндээ бүр нэлээд донтцсон харагдаж байна. За одоо тэр ч яг энэхүү тоглоом маань Xbox Series X болон Series S мөн PS5 PC-н дээр гарахаар болж байгаа юм байна. Дараагийн тоглоом бол Avatar Legends The Fighting Game байна. За одоо энэ тоглоом нь 2D fighting game байж байгаа. Яг л одоо Mortal Kombat шиг гэж ойлгож болох бах. За геймплейс нь харах юм бол нэлээд сонирхолтой fighting стайлтай тоглоом шиг санагдсан. Ер нь одоо нэг туршаад үзэхэд геймгүй аятайхан тоглоом болсон байна гэж бол бодож байна. Энэ тоглоомын хувьд гэх юм бол бүх платформ дээр гарч байгаа юм байна. PlayStation 5, Xbox Series X болон S, одоо PC болон Switch дээр. За одоо бүх платформ дээр гарч байгаагаараа даваад л болж байгаа юм байна. За хамгийн сүүлийн тоглоомоор одоо монголчуудын хувьд хамгийн их хүлээлт ихтэй байгаа тоглоом болох Carnival Hunt тоглоом одоо Early Access хувилбараараа худалдаанд гарлаа. За Монголд бол одоо Rocket Bay дуучныг мэдэхгүй хүн гэж болоор байхгүй бах. За Rocket Bay студийн гаргаж байгаа одоо шинэ тоглоом болох Carnival Hunt гэх одоо олон жил яригдчихэж байгаа энэ тоглоом маань одоо эхний ээлжинд олон нийтэд тоглох боломжтой болж байгаа юм байна. За энэ одоо гарсан байгаа Early Access хувилбар нь одоо яг бүтэн тоглоом нь биш юм байна. За тэгээд цаашаага хөгжүүлэлт нь хийгдээд одоо юм нэмэгдээд явах юм байна. За тэгээд тоглоомын тухайд гэх юм бол 6 хүний мультиплеер тоглоом байгаа. За 5 тулаа одоо нэг тийм одоо ашиглахад их чимээ гаргадаг юм түлхүүрээр нэг авраад суллаад тэгээд нэг баг болж ажиллаад одоо циркес буюу тэр шиттэн мангасаас зүгтаадаг тийм тоглоом байх нэ. За тэгэхээр 5 эсрэг 1 гэсэн харьцаатай тоглолдог ийм тоглоом гэсэн үг. За тэгээд тоглоом маань яг одоо бүрэн ихээр гараагүй байгаа учраас манайхан одоо тоглоомоо худалдаж аваад одоо тоглоод санал сэтгэл засан сайжруулах зүйл одоо юу гэж болох вэ те? Чатгаараа дэмжиж өгөөрэй гэж уриалмаар байна. За үүний хувьд бол тийм ч бас үнэтэй санагдаагүй. Яг одоогоор одоо Австралид 25 Австрал доллар үнэтэй байна. Ойролцоогоор одоо 60,000 төгрөгийн орчим юм уу та. За тэгээд манайхан аль болох худалдаж аваад за аль болох их тоглоод байгаарай л гэж та бүхэнд уриалмаар байна. За энэ сарын миний бэлтгэсэн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Бичлэгийг манд дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та бүхэнд бичлэг манд таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн санал сэтгэл байвал комент хэсэгт бичүүлдээгээрэй. За тэгээд дараа сарынхаа мэдээгээр дахин уулзцгаая. Түр баяртай.